2019 онд Энэтхэгийн армийн 18 зэрэгс бүрдсэн уулын экспедицийн баг дэлхийн 5 дахь өндөр уул болох Макалу оргилд хүрэх 2 сарын урт аялалд гарахаар томилогджээ. Тэд аяллын өмнөх нь Дели хотоос гарч 1 сарын дараа Лонг Маликарка хэмээх өндөр уулын баазад төр саатсан агаарт дасах сургалт хийж байв. Гэвч тэнд байх хугацаанд огт санаанд оромгүй зүйлтэй тааралджээ. Тэдний зүрхийг хүүтэн агараас ч илүү дааруулсан нэг зүйл. Цасанд үлдсэн асар том бүрүүд. Гэхдээ өнөөдрийг хүртэл хариултгүй байгаа нэг асуулт бий. Эдгээр мөр нь үнэхээр олон зууны турш хүн төлөвтнөөс нуугдж ирсэн нэгэн амьтны шин нотолгоо байсан юм. Энэ бол Энэтхэгийн арим ба Йетигийн төв. Энэтхэгийн армийн уулын экспедицийн баг 2019 оны Макалу ууланд хийх аялал нь 3 сарын 27-нд Дели хотоос эхэлжээ. Ийм төрлийн экспедицүүдийг Энэтхэгийн арим олон 10 жилийн турш зохион байгуулж ирсэн байдаг. Эдгээр аяллууд нь улсынхаа урт удаан хугацаанд үргэлжилсэн чөлөөлөх тэмцэлд гаргасан амжилтуудад хүндэтгэл үзүүлэх зорилготой байв. Энэхүү тэмцэл нь Британий колоничлолын эсрэг 200 жилийн турш үргэлжилж 1947 онд Энэтхэг тусгаар тогтнолоо олсноор төгссөн юм. Гэвч үүний дараа газар нутгийг гинэт Энэтхэг ба Пакистан гэж хоёр хувааснаар эмх замбраагүй байдал үүсжээ. Энэ гинтийн хуваагдал нь асар их шилжилт хөдөлгөөн, эрх мэдлийн булаацалдан, улс төр, шашны мөргөлдөөн, мөн цус урсгасан олон 10 жилийн дайсагнал агуулсан юм. Үүнээс хойш Энэтхэг ба Пакистаны хооронд газар нутгийн дайн өнөө хүртэл үргэлжиж байгаа бөгөөд цөмийн дайн гарах аюул байнга тулгарч байдаг. 2003 оноос хойш хоёр улс эмзэг тогтворгүй гал зогсоох хилцээрийн дор байгаач энэ хилцээр нь олон удаа зөрчигдөж иржээ. Энэтхэгийн хил доторх гадаад терроризм болон хүчирхийллийн байнгын аюул нь тус улсыг армийн үргэлж бэлэн байдалд байхад хүргэдэг. Тиймээс тэдний уулын экспедицийн ангиуд нь өндөрлөг газрын тултаанд хамгийн нарийн сургалтай чадварлаг багуудын нэг юм. Ийм экспедиц бүр нь зөвхөн бие бэлдрийн дасгал сургуульт биш, мөн шинэ үеийн цэргүүдийн дунд адал явдал дурлах сэтгэл, цэргийн уламжлал, нэгэн зорилгын ухамсарыг нь төлөвшүүлэх зорилготой байв. 2019 оны хаврын энэхүү экспедицийг хошууч Монож Жоши удирдаж багийн нийт 4 офицер, 2 ахлах туслах офицер, 11 энгийн албан хаагчаас бүрджээ. Тэд 4 сарын 2-нд Гямлан улсын бэлд хурж ирээд Макалугийн бааз руу явах аяллаа эхэлсэн байна. 1-7 хоногийн дараа 4 сарын 9-нд тэд Макалу баарагийн үндэсний цэцэрлэг түрээлэнгийн нарийн хавцлаар дайран далайн төвшнөөс дээш 4500 метрийн өндөрт орших Лонг Маликарка хэмээх газарт хурж иржээ. Тэнд тэд дасах зорилгоор төр буудлан амарсан байна. Гэвч буудалсан үедээ багийн зарим гишүүд орчныг судалж яваад гайхмаар нэгэн нээлт хийжээ. Цасанд үлдсэн асар том учир битүүлэг мөр. Тэд аяллаа багаж хэрэгслээ ашиглан хэмжиж үзэхэд хамгийн том мөр нь 32 инч, ойролцоогоор 81 см, өргөн нь 38 см буюу 15 инч. Байсан нь ердийн хүний хөлийн хэмжээнээс 3 дахин том байв. Мөн тэд анзаарсан нь эдгээр мөрнүүд зэрэгцээ бус шулуун шугам дагуулсан байралтай байжээ. Энэ тухайн амьтан 2 хөлөөрөө явдаг алхан бүрэн 4 фут 1.2 м урт орчин байсан байж болцшгүйг илтгэж байв. Харьцуулбал жирийн хүний алхам тал орчим л байдаг. Тиймээс Энэтхэгийн зэргүүд тэр мөчөд л ойлгосон. Энэ мөрийг үлдээсэн зүйл бол асар том хэмжээтэй. Энэтхэгийн армийн улсын экспедицийн багийн хувьд ийм олон тооны ийм том мөр олдсонд нь анхных байлаа. Гэвч энэ тийм ч санаанд оромгүй зүйл биш байсан юм.
Учир нь сүүлийн 200-ны турш Йети хэмээн нэрлэгдэж энэ нууцлаг амьтантай холбоотой хачирхалтай нээлтүүдийн ихэнхийг энэ этгийн армийн цэргүүд хийж иржээ. Тэдний зарим нь тухайн үед Британийн цэргүүд байсан бөгөөд Алпасныхаа дараа байгальд дуртай адал явдалд хүмүүсийн хуваар уулын экспедицэд оролцдог байв. Тэдний олонх нь бүр Гимлен ууланд анхны экспедицэд зохион байгуулж Эверестийн оргилд хүрэх анхны оролдлогуудыг удирдах байсан хүмүүс юм. Харин эргэлзэгчид эдгээр мөрийг Гимлен хөрөн эсвэл хар бавгай гэж үздэг. Мөн Йетигийн арьс хэмээн нэрлсэн үс арьсны дээжүүдийг шинжилэхэд ихэнх нь эсвэл бүх дээж нь үнэндээ орон нутгийн баавгай эсвэл ямааны гаралтай болох нь тогтоогдсон юм. Гэсэн ч Гимлен баавгай нь дөрвөн хөлөөрөө нилээд хүнд хөдөлгөөнтэй тул тэдний алгалтын хэлбэр нь армийн багийн олсон мөртөө таарч тохирохгүй байв. Тэр нь ч бүү хилээ. Багийн зарим гишүүд эдгээр мөрийг өөр төрлийн зүйл гэж итгэдэг байжээ. Орчин үеийн эргэлзээ, шинжлэх ухаанч сэтгэлгээнээс үл хамааран нэгэн цагт барууны ертөнц Йетигийн тухай түүхүүдэд бүрэн итгэж шүтэн биширч байсан үе бий. Тэр хүртэлх сонирхол, итгэл үнэмшил нь бүр Америкийн нэгдсэн улсын төрийн департамент 1959 оны 11 сарын 30-нд энэтхэгдэх Америкийн нэгдсэн улсын элчин сайдын яамд Йетиг хайх асуудлаар тусгай аль биесны заавар илгээхэд хүргэж байжээ. Тэр бичигт дараах 3 журам байсан. Йетиг хайх экспедицээ зохион байгуулахын тулд Непалийн хааны засгийн газарт 50,000 рупигийн төлбөр төлж зөвшөөрөл авах тухай. Хэрв Йетиг илрүүлвэл зураг авч болохгүй буюу амьд барихыг зөвшөөрнө. Гэхдээ өөрийгөө хангаалах зайлшгүй тохиолдлоос бусад үед түүнийг буудаж болохгүй. Амьд эсвэл үхсэн Йетигийн зураг болон биет баримт бүгдийг нь аль болох хурдан Непалийн засгийн газарт хураалгах ёстой. Йетигийн бодит оршин тогтнолын талаарх мэдээлэл, тайлан, баримтыг нийтэд зарлахын өмнө заавал Непалийн засгийн газрын зөвшөөрөл авах ёстой. Харин 2019 онд энэтхийн армийн уулын багийнхан эдгээр мөрийг олсны дараа тэд нийгэм шинжлэх ухааны хүрээлэнд бодит анхаарал татах зорилгоор энэхүү нээлтийнхээ зургийг Twitter хуудсандаа нийтэлжээ. Гэвч олон улсын хэвлэл мэдээлэл энэ үйл явдлыг инээдэм, итгэмээргүй зүйл мэтээр авч үзэн элэглэл доог дохуу мэтээр болгосон байдаг юм. Энэ амьтны оршин тогтнол үнэхээр ямар нэгэн үнэн өчүүгэнч болов нотлоготой байж болох уу? Европын аялагчид төвд болон Гимлен өргөн удам нутгаар анх аялж эхэлснээс хойш нутгийн иргэд тэдэнд асар том сармагч шиг биетэй амьтны тухай домгуудыг ярьж өгдөг байжээ. Түүний хамгийн эртний бичигдсэн баримт нь 1832 онд Непалийн шүүхэд суугаа Британий төлөөлөгч Ходсоноос ирсэн мэдээлэл юм. Тэрээр нутгийн анчид урт бараан үстэй, зэрлэг хүнтэй таарад айд зугтсан гэж тэмдэглэжээ. Үүнээс хойш хагас 100 жилийн дараа 1889 онд Шотландын судлаач энэтхийн армийн эмч Лоуренс Воттел 17,000 фут 5200 м өндөрт авирч явахдаа цасанд үлдсэн авраг мөрүүдийг олжээ. Нутгийн хөдөч нар түүнд энэ мөрийг Йети хэмээх аимшигт амьтных хэмээн хэлсэн байна. Тэдний яриагаар уг амьтан хүн рүү дайрч бүр хүн барьж иддэг гин. Түүнээс зүгтах хамгийн сайн арга бол уулнаас уруудаж гүйх. Учир нь Йетигийн урт үс нүдийг нь халгалж уруудахад сохор болгодог гэж тэд тайлбарлаж байв. Ийхүү Воделийн тэмдэглэлээс хойш дэлхий энэ амьтныг Йети гэж нэрлэх болсон. Энэ нэр нь Төв Азийн нутгийн үг. Харин өөр бүс нутгуудад түүнд өөр нэр өгдөг. Орос, Монголд алмас буюу зэрлэг хүмүүс, төвдөд Мете буюу Мамба. Бусад нутгуудад Мето,
Кангми утгачлбал бохир цасан хүн гэсэн утгатай ажээ. Үнэхээр 2019 онд энэтхийн айран мөрийг нь олсон энэтэг Непалийн хил орчмоор хязгаарлагдахгүйгээр ийм төрлийн амьтны тухай домгууд нь бүхэл Азийн уулархаг бүс нутгуудаар тархсан байдаг. Түүнийг харсан гих батлагдаагүй мэдээллүүд нь Азийн баруун захын Кавказын нуруунаас эхлээд өмнөд хэсгийн Гималайн нуруу, Пакистаны хойд талд орших Баримын улс, цаашлаад Оросын зүүн хойд хязгаар хүртэл 4500 миль 7200 км үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл өнөөгийн барууны ертөнцийн эргэлзээ, үл итгэлцэл нь тентхийн нутгийн иргэдэд огтхонч нөлөөлдөггүй. Эдгээр улсын бэлд амьдарч буй хүмүүс гадаадын хүмүүсийн итгэлгүй байдлыг тоодоггүй. Учир нь түүний талаар ярьж буй хүмүүс тэд өөрсдөө харж мэдэрч ирсэн гэж үздэг. Мэдээж ийм төрлийн амьтдын тухай түүхүүд зөвхөн Азаар хязгаарлагдахгүй. Өмнөд Азад Rock Apes хадны сармагч нь, өмнөд Америкт Мапингаро, хойд Америкт Sasquatch буюу Bigfoot гих ижил төрлийн хоёр хөлтэй хүн төстэй амьтны тухай домгууд оршин байдаг. Эдгээр олон 10 жилийн турш яригдсан адил төрлийн амьтдуудын нотлохоо гэрчлүүдтэй адил Азийн нутгийн иргэдийн Йетид итгэх итгэл нь нотлохоо дутмаг гэдгээрээ хязгаарлагддаг. Харин ч эсэргээрээ тэдний хувьд нотлохоо ууланд нуугдаж байгаа гэж үздэг. Йетигийн тухай домгууд магадгүй зуунаар биш мянган жилээр дамжин ирсэн байж болох бөгөөд Европчуудтай анх харьцахаас ч өмнө үүссэн уламжлал юм. Харин барууны нийгмийн хувьд Йетигийн тухай түүх ердөө 100-ны настай. Харин улсын ард иргэдийн хувьд бол энэ бол мянганы турш оршсоор ирсэн үнэн домог юм.